За өнөөдрийн чуулганы хүрэлдээнээр энэ засгийн газраас оруулж ирсэн бөөзийг үндэсний колор бүртгэх тухай тогтоолын төслийг хэлчихнэ. Гишүүд судалтаас очихж. За энэ их чухал тогтоолын төсөл байгаамаа. То манай ард түмэн бол то битүүний өдөр бууцаа чигнээд сайхан ингээд бөхөө үздэг. Ийм л уламжлалтай. Тийм учраас би энэ ухаандаа энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа юм. Би ч одоо энэ сайхан сар шинийхэн барилдаанд 13 төрүүлсэн байна. Тэгээд мөгийн хоёрыг чинь бууз идүүлсэнгүй дудаан барилдлаа. Гэт ингээд баяр наадмын хууль төрөлд өөрчлөлт ороод ингээд барьж сонгодог болсон. Ийм л учиртай. За би бас энэ бууцны түүхийг нэлээд судалсан хүмүүсийн нэг л дээ. Энэ манай өндөргээнийг халахын шарын шашны тэргүүнээр залхад энэ халахоордын ноёдыг анх буузаар дайрсан гэж хууччул ярьдгийг. Эрдэнэ зуугийн лам нар л бууз чимгсэн байх гэж би боддгийг. Одоо энээс өөр одоо найр наадмаар одоо бүхэл хон чанчтгал байсан шүү дээ. Одоо энэ хонь тогоонууд сүм хийдэд байж л байдаг. Та нар харсан байх. Одоо энэ буузыг хийх, жигнэх, хөрөх, амтлах гэд одоо энэ чих нарийн тэгж аягтай шүү дээ. Энэндээ л одоо сайн анхаармаар байгаа юм. Гэхдээ энэ бууз хийх чинь одоо энэ гэр бүлийн уур амьсгалд нэлээд чухал арга хэмжээ гэж би ойлгоод байгаа шүү дээ. Ядах буузын л өргөчөөс эхлээл тоологч гээл одоо сайхан л амтлагаар орж юм. Ер нь их нарийн эрэмбтэй. Дарсаар бол мэрит зарчимтай л да. За Ковд аймгаас нэг хэд сонгогдсон хүний үед нэг хэдэн үг хэлье. Энэ засгийн газар судалгаагаа их дутуу хийсэн. Одоо манай Ковд завхан одоо баруун аймгийнхэн чинь одооч Баншиг гэж сар шинээрийг хийдэг. Энэ тогтоолын төсөлд Баншиг буузтай хамт үндэсний колор бүртгэх тухай асуудлыг л тусгамаар байгаа юм. За одоо энэ дэмбэ дараа та өөрөө түүхээ сайн судлаа. Одоо танай ховд улаастай чинь анх манжи амбан байсан газар шүү дээ. Тийм болохоор одоо танайхан л одоо бан шийдэх байхгүй юу? Манай төв алхахын бол бан шийдгүй шүү дээ. Тэгээ энийг бас би тодруулж хэлэх нь зүг байх гэж бодож байна. За энэ манай энэ замдан гишүүн ойртой их том байна. Их мэдих царайлаас. Чиний тэр хятад баншид дайлуулад явсан баримт байгаа ш. Жахан барагтайхан байгаарай. За одоо энэ хараа. Ингэж хотлоо ярьдаг байхгүй юу? Хараа тэгж ярих юм бол мингдгөө та өөрөө хятадын тагнуул шүү. Таныг одоо ингэж энэ 90 донд урд төршөд баахан дүүпүүтэй буузаж жагаад хоолны орлогонд орсон гэд тагнуулын баримт байдаг юм байл шүү дээ. Энэ асуудлаар одоо шалгаж ирсэн генералыг та шоронд хийсэн чинь үнэн шүү дээ. Жинхэнэ шоронд байх ёстой үн чинь энэ мингдгөө шүү. За одоо та нар болоо. Одоо нэг их том дээд өмсөж нэг том чулуу өртлөөл. Тэгэл нэг том бууз идэх тухай яриад байх юм. Одоо энэ илэрсэн баларсан үеийн одоо муудсан махыг гүрлэнд ороод шарж жигнэлж түлж идэх чинь одоо юу сайхан байх юм. Одоо тэгж ярих юм бол энэ бууз чинь паузи гэж ket тоолж юм л шин. Урд зүгийн хужаа болоод манай хаад ноёдод бууз ижил өгдөг байсан юм л шин. Тэг. Яглаараа дандаа юм большевик ленинизм ярьж идэв.
Одоо цагаан ногоон сард юугаа идэх одоо та нар залах юм уу? Одоо энэ ч одоо 90 оноос хойш одоо ядуу дөөлөн зэлмийн үе өнгөрчлөө шүү дээ. Одоо цагаан сар сайхан ногоотой шил хийж яхад болохгүй гэж. Тэ? За бүгдээрээ түүхээ уншаач. Геополитикээр сайн ойлгомоор байна. Хэрвээ бид бууцыг одоо хятадуудад алдах юм бол хятадаас ялгарх юмгүй болно шүү. Цаашид гадаад дотоодын жуулчдад өөх хоолгүй болно шүү. Би одоо энэ бууцыг одоо үндэсний үйлдвэрлэл болгож хөгжүүлэх гээд дээзүүгийн бэлтчихсэн одоо энэ ширээн дээр байж лээ. Засгийн газар ийм чухал төслүүдтэй ахиухан төсөв тавьмаар байна. За энэ тулаг гишүүнд хандаад нэг хэдэн үг хэлчих. Одоо ингээд манай хамаг соёлыг хятадууд булаалаа гэд ингээд хар PR явуулмааргүй байна. Энээс чинь болоод одоо халахуур дөөрө талцаад одоо дараагийн тогтоол батлагдахгүй улс төрийн нөхцөл байдал үүснэ шүү. Би бол одоо бууз банш тэр өтгөө одоо хуульшурч байсан дэмжил явна. Харин засгийн газар дараагийн удаа энэ улбоовыг заавал сондгой тоогоор өргөх тухай тогтоолын төслөө нэн яаралтай оруулаад ир. Сүүлийн үед энэ залуучууд тавга хэдэн үеэр өрхөө мэдэхгүй байна. Ингэж алдаа гаргаж болохгүй. Энд чи одоо жаргал, зовлон, жаргал гэд ээлжилдэг нь их учиртай шүү дээ. Ой, баги чи согтуу байна. Тэмээ гэхээр ямаа гэдэг шүү дээ. Энд өнөөдрийн чуулганаар бууцыг үндэсний хоолоор бүртгэх тухай тогтоолын төсөл ярьж байхад уул боо яриад байх юм. Чи битгий солио. Би одоо юу ярихад чамар заалах юм уу? Чи энэ том юм яриад Монголын төрийг өдөрдөж байна гэвэл андуурлаа. Чи одоо энэ улаан намын орж ирсэн асуудлыг дэмжээл, хөх намын оруулж ирсэн асуудлуудыг дэмжихгүй хор хутгаал. Ингээл одоо Монгол төрийг ганхуулж чадаж байна гэж бодож байвал андуурлаа. За таанаас чи яах вэ? Халахойр дөөрө талцж байгаад ганцүй дотроо тохироод бууз, банш, хуушуурыг үндэсний хоолоороо бүртгэжтэй байж. Одоо гэтэл манай казахууд ч одоо цагаан сар тэмдэглэдэггүй шүү дээ. Одоо наавар эзэл хийдэг. Энд тэгээд одоо үндэсний цөөнхөө ингэж хавчиж болох юм уу? За би бас монголчуудынхаа дунд олон сайхан айл өрхөөр бууз идэж явлаа. Австрал, Солонгос, гадны дотны орнуудаар бас бууз идэж явлаа. Миний аав бол жолооч байсан. Би бол жолоочийн хүүхэд. Жолооч хүнд бол хамгийн сайхан хоол бол бууз. Энэ бакал билүү? Энэ нөхөр ингэж үндэсний цөөнхөн төр гэж байгаад энэ хөх намынхантай нийлж энэ тогтоолыг унах гэж байгаа юм байна л да. Би энэ тогтоолыг оруулж ирсэн засгийн газрын гишүүний хувьд энэ тогтоолыг чөмгөөн дундаас хамгаална. Энийг бас би хэлчих. Би та нараас айхгүй шүү. Яос та нарыгаа мэдэн шүү дээ. Энэ хин бэ гэдгийг. Надад намын хамт олон байна. Ард түмэн бас миний талд байна. Одоо ингэж гахаа жил удахгүй гарлаа. Энэ цагаан сараар энэ янз янзын ногоо, гадна дотны галуу шувууны мах идэхийг би яасан ч дэмжихгүй шүү. Тийм учраас би энэ тогтоолыг оруулж ирсэн. Зүгээр сайхан буузаал хэвтий. Энэ буудсыг үндэсний хоолоор бүртгэе. Хэрэг бүртгэж чадахгүй бол эндээс татгалзаж байгаа нөхдүүдтэй хариуцлагын асуудал ярихыг одоо би санал болгоно. Хэрвээ одоо энэ тогтоолын төслийг ямар нэг байдлаар гацаах юм бол би намын дарга төвсөлдөж байгаад энэ асуудлыг шийднэ. Энийг би бас шууд хэлчих.